За өнөөдөр урт цагаан жуулчны гудамжинд байрлах урт цагаан нийслэлийн 3 дугаар байр гэж явдаг. Одоо 1958 оноос хойш засвар үйлчилгээ хийгээгүй. Өнөөдрийг хүртэл одоо үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ маань манай нийслэлийн өмчөд бүртгэлтэй ийм объект байж байгаа. За энэ объект маань одоо нийслэлийн мэрэгжлийн хяналтын 9 11 14 оны удаа дараагийн одоо шаардлагаар одоо үйл ажиллагааг зогсоох шаардлага тулгарч байгаа. Мөн дээрэс нь галын эрсдэл нөхцөл байдал их өндөр, газар хөдлөлтийн жижигхийллийг даах чадваргүй ийм объектоос одоо нийслэл хот өнөөдөр орлого олох ийм үйл ажиллагаагаа таслан зогсооё гэж одоо шийдвэр гаргуулахаар нийслэлийн өмч ашиглалт удирдлагын газрынхан одоо ингээ ажиллаж байна. Газар дээр нь одоо урт цагааны нөхцөл байдлыг одоо сэтгүүлчд болон хэвлэл мэдээллийнхэнтэй танилцуулъя гэж бодсон юм аа. Энэ ажлынхаа байрыг эрүүл стандартт нийцсэн байх шаардлагыг одоо түрүү сар хүртэл тавьсан. Одоо тэрэндээ шаардлагатай нийцүүлж энэ түрээслэгч нар маань стандартт нийцсэн юм ажлын байрыг бий болгож чадахгүй өнөөдрийг хүрч байгаа. Тэгээ үйл ажиллагааг зогсооно гэхээр олуулаа нийлж одоо өргөдөл гомдол гаргаж өмч хөрөнгөө маргаан үүсгэж ингэж явж байгаа. Нийслэлийн зүгээс бол одоо энэ ашиглалтын шаардлага хангахгүй дээр нь үйл ажиллагаагаа л ер нь зогсоогоод энэ объектоос орлого мөнгө олдгоо зогсооё л гэсэн ийм шийдвэр гараад одоо бид бүгд ажиллаа явж байна. Тэгээ үйл ажиллагааг зогсоох болно.